За өнөөдөр бүгдээрээ маш чухал сэдвээр ирсэн үгийг хамтдаа суралцснаа. Нэг сүнсний төлөөх зориулалт. Нэг сүнсний төлөөх зориулалт гэсэн сэдвээр эзэн үгийг хамтдаа суралцснаа. Үүнийг бас өөрөөр ингэж хэлж болно. Нэг сүнсний төлөөх тэмцэл. За бас өөрөөр ингэж хэлж болно. Нэг амьдралыг бурхан дээр авчрахын төлөөх золиос, зориулалт, тэмцэл гэж нэрлэж байна. Тэнгэрийн улсад маш гайхалтай баяр хөөр болдог гэж Библиэлд хэлсэн. Нэг шалтгаанаас болдог. Бид Бурханыг магтаж явахад Бурхан эзэн үнэхээр баярлдаг. Эзэнд хамтдаа чин сэтгэлийн өргөлөөн өргөхөд эзэн үнэхээр баярлдаг. Гэхдээ үүнээс гадна нэг онцгой шалтгаанаас болоод Тэнгэрийн улсад буюу Бурханы оршууд байгаа Тэнгэрлэгчдийн тэр оршууд маш том баяр хөөр болдог гэж Библиэлд хэлсэн. Яг энэ баяр хөөрийн талаар өнөөдөр бүгдээр үзэж байна. Лук номын 15 дугаар бүлгийн 10 дугаар эшлэлдээр тодруулаад хэлбэл энэ баяр хөөрийн талаар ингэж хэлсэн байна. Есүс эзэн өөрийг нь тойрон хүрээсэн дагалдагч нартай хандаж би та нарт хэлье. Мөн яг үүний адил нэг нүгэлтэн гимшил Бурханы Тэнгэрлэгч нарын оршихуд баяр хөөр болно гэж хэлсэн. Нэг нүгэлтэн гимшээд гим нүглийн амьдралаасаа Бурханыг даган амьдрах зүгийн зам руу ирэх юм бол Тэнгэрийн улсад маш том баяр хөөр болдог гэнэ. Нэг хүний нэр амийн номон бичигдэх үед хэн нэгэн хүн Бурхантай уулзах үед гим нүглээсээ эргэж Бурхан руу ирэх үед Тэнгэрийн улсад маш том баяр хөөр болдог. Яг энэ зүйлийн талаар бүгдээрээ өнөөдөр үзэж байна. Яг энэ Лук номын 15 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээр хэлсэн энэ ишлэлийн эргэн тойрных ишлэлүүдийг харвал Лук номын 15 дугаар бүлэг дээр 3 төрлийн зүйлийг хэлсэн байна. За та нар санаж байна уу? Одоо шалгалт авна. Зарим нь эзэнд итгээд 4-5 жил болсон байгаа шүү дээ. За ямар 3 төрлийн зүйлийг хэлсэн байдаг вүлээ? Эхнийх нь 100 динар. Ямар байна 100 динартай байж байгаа. Юу вэ? 100 өртөө биш ээ. 100 хонтой байж байгаа. Нэг хон яадаг вүлээ? Юусэн чинь ихтэй дуу Эхнийх нь юу вэ? 100 хонтой байж байгаа нэг хон алдагдсан. Алга болсон. Тэгвэл бод юу болсон бэ? 99 хоноо хашаад нөрхөө алдагдсан нэг оноо олохын тулд өөрөө харуу бүрий болсон ч хайж явж байгаа сайн өшний тухай. Цаана хэд үлдэж байгаа вэ? Нэг нь алга болсон. 99 үлдэж байгаа. Гэсэн ч алдагдсан тэр нэг хоныг олохын тулд харуу бүрийгээр хайж яваа хончны тухай. Тэгээд олоод юу болсон бэ? Бүүн баяр хөөр болсон. Яг энэ зүйлийг ярьсны дараа хэлсэн байна. Яг алдагдсан нэг хоныг олоод бүүн баяр хөөр болж байгаа тайлбар Бурханыг таньж мэдхгүй, алдагдсан, төөрсөн, Бурханыг таньж мэдхгүйгээр гим нүглийн замаар явж байгаа тэр нэгэн гим нүглээсээ гимшээд Бурхан руу эргэвэл Тэнгэрийн улсад маш том баяр хөөр болтгоо гэж хэлж байгаа юм. Дараагийн зүйл нь юу хэлсэн бэ? 10 юутай байдаг үлээ? 10 зоостой. 10 мөнгөн зоостой байж байгаа нэг зоос нь алга болдог. Цаана хэд үлдсэн бэлээ? 9 зоос. За яах вэ? 9 гамчин гээд тэгээд алдагдсан зоосоо олохгүйгээр зүгээр ингээд хайсан тэр хүний тухай биш. Харин алдагдсан нэг зоосоо олохын тулд гэрээ оронгоор нь бужигнуулаад ирж гайгаад орон доогуур, хевсэн доогуур хаан орчдөг байна гэж хайсаар нэг зоосоо олонгуудаа юу болсон бэ? Бүүн баяр хөөр болсон нэгэн эмэгтэйгийн тухай гарч байгаа. Тэгээд Есүс эзэн дахиад харьцуулан хэлсэн. Яг алдагдсан нэг зоосоо олсон энэ эмэгтэйтэй адил алдагдсан нэг хүн. Бурханыг таньж мэдхгүйгээр гим нүглийн замаар алхаж байгаа тэр нэг хүн Бурхан руу эргэх үед нэг нүгэлтэн гимших үед Тэнгэрийн улсад асар том баяр хөөр болдог гэж байна. Харин дараагийн зүйл нь болохоор 2 хүүтэй нэгэн аавын тухай гарч байгаа. Нэг хүн аавынхаа өөрт нь оногдуулж өгөх өв хөрөнгийг аваад дурын зүг рүү явдаг. Тэгээд өрн таран хийж зохисгүй амьдарч бүх мөнгөнд дуусдаг. Харин нөгөө алдагдсан хүү эргээд аав дээр ирэхэд юу болсон бэ? Аав нь яагаад мөнгө өрөөд ирсэн? Явахдаа нэг ахтрамт явсан. Тэгээд эрэхтэр ноорхой мөрөөдөрлөө чи гээд хүүгээ зэмлээд шийтгээд тэгээд яасан уу? Юу болсон бэлээ? Харин алдагдсан нөгөө хүн хамаг мөнгөний үрээд та нарт
төсөөлдөө уран хаан орохоо хувцастай ч гэсэн эргээд ирснийхэн төлөө найр гэж. Бурханаас алдагдсан хүн бүх зүйлээ өрн тарам хийсэн энэ хүүтэй адилхан байдаг. Зүрх сэтгэл нь хоосорч, амьдрал нь яг л уран хаан орох юм шиг болдог. Гэсэн ч алдагдсан байгаа, ирэмдэг зэрэмдэг болсон байгаа, цөхөрч ядарсан байгаа тэр нэгэн Бурхан руу ирэх үед Тэнгэрийн улсад асар том баяр хөөр болдог. Мөнхийн улсад баяр хөөр болдог гайхалтай шалтгааныг бид хамтдаа харж байна гэсэн. Тэгвэл нэг сүнсний авралын төлөө Тэнгэрийн улсад асар их баяр хөөр болдог талаар өнөөдөр бүгдээр үзье. Та бид нэг сүнсийг, нэг амьдралыг Бурхантай уулзуулна гэдэг бол Бурханы оршууд асар том баярлах шалтгааныг бий болгох гэсэн. Амен. Би танарт нэгэн түүхийг ярьж өгье. Энэ хүний нэрийг Дэвид Ливингстон гэдэг. Дэвид Ливингстон. Илгээлтийн эцэд энэ хүнийг маш сайн мэддэг. Ер нь илгээлтийн эцэд гэлтгүү пасторууд болон теолог судалдаг, илгээлт судалдаг хүмүүс Дэвид Ливингстоны түүхийг бол маш сайн мэддэг. Яагаад гэвэл энэ хүн Африкт сайн мэдээ тарааж Африкийн сэргэлтийн хөдөлгөөнийг удирдсан. 1873 он хүртэл амьдралынхаа эцсийн мөч хүртэл Африкт үйлчлээд эцэст нь Африкт амьдралаа дуусгасан. Дэвид Ливингстоны үйлчлээс болоод мартагдсан гэж хэлэгдэж байсан. Хүмүүс сонирхдаггүй байсан бүгд рүү Африкт хүний махаддаг байсан тэр газар сайн мэдээ тохиолдсон байна. Өнөөдөр дэлхийн хамгийн том гэж хэлэгдэх чуулганууд бас Африкт байна. Асар олон хүнтэй 30,000, 40,000, 50,000, 100,000 хүнтэй чуулганууд бий болсон. Харин энэ чуулгануудын эхлэлийн тэр түүхийг Дэвид Ливингстон гэж Английн илгээлтийн эзэн энэ хүн тавьсан байдаг. Гэхдээ нэгэн сонирхолтой түүхээс энэ түүхийг хэлсэн. Нэг настай пастор байжээ. Нэлээд өндөр настай. Тэгээд нөгөө пастор үйлчлээ хийгээдсэн харин нэг өдөр зөвлөлийн шилжгэнсэн залуу пасторууд нөгөө настай пастрын гэрт ирсэн. За тэгээд ирээд юу гэсэн бэхээр пастраа таны үйлчлэл сүүлийн 5 жил тэрнийг үржим сургуулсангүй. Энэ хүн дүүгээ аваад ирэв. Энэ жоохон цэцэг яалтаа билээ. Тэгээд юу болсон гэж өнөөх настай пастор үйлчлэл хийгээдсэн өмнө гайгүй хийгээдсэн өөрхий. Гэсэн чи залуу пасторууд нь уулзаад юу гэсэн хэрэг пастраа сүүлийн 5 жил таны үйлчлэл нэг үржим сургасангүй. Чуулган маань яг сүүлийн 5 жил өсөж гавьсан юм алгаа. Тэгэхээр ер нь та шижгэнсэн илүү чадвартай залуу пасторуудад үйлчлэл өгвөл яасан юм бэ? Та ер нь тэтгэвртэй гараач гэж хэлсэн гэнэ. Надад бас нэг цаг тийм тохиолдох байх гэж бодлоо. Манай залуу пасторууд ирээд пастора ер нь тэтгэвртэй гараад зугаалаа. Тэгээ нөгөө настай пастор хэлсэн гинэ. Гэхдээ би өгөн үйлчлэл хийж байгаа шүү дээ. Та тэгвэл яг үйлчлэлийн талаар бидэнд танилцуулаач гэж. Тэгсэн чи юу хэлсэн гэхээр би гудамжнаас нэг өнчин гудамжны хүүг аваад тэгээ тэр хүүхдэд би сайн мэдээ тарахад тэр хүүхдийг би дагалдагч болгон бэлтгэж байгаа. Нэг сайн дагалдагч бэлтгэж байгаа шүү гэж. Гэсэн чи нөгөө залуу пастор хэлчихэв. Пастора таны бэлдэж байгаа нөгөө гудамжны нэг хүүхэд манай чуулганы өсөлтөд ямар хамаатай вэ? Тэгээ өнөө пасторын зүрх сэтгэл үнэхээр өвдсөн. Тэгээ нөгөө пастор хүчтэй өгсөн. Харин амьдралаа дуустал өнөөх гудамжны тэр балчир хүүд амьдралаа зарвсан. Нөгөө хүүг яг өөрийн хүүшгээ хайрлаж, эсний тухай ярьж, өөрийнхөө мэддэг бурхан түнд өгсөн бүх зүйлийг дамжуулж өгсөн. Тэгээд өөрийнхөө амьдралын эцсийн мөч хүртлээр нөгөө хүүг дагалдагч болгон бэлдсэн. Дараа нөгөө хүү итгэлээр өссөн, бие хангарч өссөн. За тэгээд үеийнхнийхээ дунд үнэхээр шалгарсан хүчрхэг бурханлаг иргэн болж явсан. Энэ хүнийг теолог судалдаг теологийн ихэнх багш нар мэдэн түүний гаргасан номнуудыг уншдаг. За энэ хүний нэр болохоор Роберт Моффат гэж хүн байдаг. Энэ хүн бол доктор, профессор, теологийн ухааны доктор Роберт Моффат гэж хүн байдаг. Тэгээ энэ хүн нэг удаа өөрийнхөө оюутнуудын дунд эзний сайн мэдээний төлөө амьдралаа зориулах талаар ятхан номлож ирсэн. Харин ингэж номлож байхдаа хэний ч анхаарал төртөөгүй, хэний ч бодохгүй байгаа хүмүүсийн зүгээр л оргичсан, мартцсан
гацсан байгаа тэр газар очоод эзний авралын мэдээг тунхаглах тухай номлосон байдаг. Яг ингэж номлож байх үед түүний сургаалыг сонсож байсан, танхимд байсан библийн сургуулийн оюутнуудын дунд нэгэн залуугийн зүрх сэтгэл Бурхны дуудлага заа гэж хэлсэн байна. Энэ залуу бол Дэвид Ливингстон. Ингээд Дэвид Ливингстон сургуулаа төгсөөд гэр бүлээ аваад Африк руу явсан. Яг түүнийг Африкт газардах үед Африкт хүний мах иддэг, за ялангуяа тэрсэлсэн өсөд өөрсдөө нь өстэй байгаа бусад овг аймагуудынхаа хүмүүсийн махыг идэж зүрхийн идэх юм бол хүчийг нь өөртөө шингээдгээ гэсэн мухар сүсэг ноёлсон газар байж. Овг хоорондын дай маш хүчтэй. Ерөөсөө зэрлэгүүдийн газар нутаг байсан. Харин тэр газар нутагт сайн мэдээ тараахаар эхнэр хүүхдүүдээ аваад явсан гэсэн. Маш олон асуудлыг туулсан, маш олон зовлонг туулсан эхнэр нь Африкийн халуун орны өвчин тусаж нас барсан. Бас нэг хүн нас барсан. Үхэл хаагцал маш олон зовлонг туулсан ч сайн мэдээг тэр үндэстэн хүргэхийн төлөө амьдралаа золиосон. Тэнд байгаа нэг сүнсийг ч гэсэн аврахын төлөө амьдралаа золиосон гэсэн. Харин үр дүнд нь Африк даяар эзний хаанчлалын сайн мэдээ тархаж ирсэн. Тэгээд Дэвид Ливингстон амьдралынхаа эцсийн мөч хүртэл Африкт өнгөрөөж Африкийн Замбиа гэдэг улсад яг амьдралаа дуусгасан. Харин өөрийг нь илгээсэн Английн илгээлтийн эцэд очиж авахаар болсон. Гэтэл харин орон нутгийн итгэгч нар түүний цогцыг өгөхгүй гэж хоорондоо маргасан. Тэгээд юу болсон гэхээр эцэст нь цогцыг аваад явсан. Харин авчиад Англид оршуулах үед орон нутгийн зэрлэгүүд байж байгаад тэгээд эзэн дээр ирсэн хүмүүс маань Дэвид Ливингстоны зүрхийг аваад үлдсэн байдаг. Тэгээд зүрхийг Африкт оршуулсан. Яагаад гэвэл тэр хүн зүрхээ амьдралаа бүх сэтгэлээ тэдний төлөө зориулсан гэдгийг үнэхээр ясмахандаа шингдэг мэдэж байсан. Та нар төсөөлөд үстэй зэрлэг овгийнх мах иддэг хүмүүс гэвэл та нар төсөөлж чадахгүй байх л та. Харин өнгөрсөн 7 хоногт би нэг найзаасаа сонссон. Мегагэд маань найз байдаг. 2015 он Фижи ард руу явсан байлаа. Тэгээ Фижи ард руу очиж явахдаа бодсон гинэ. Фижи ард нэлээд хэдэн жилийн өмнө бол ер нь хүний мах иддэг хүмүүс бас байсан. Зэрлэгүүд байсан. Англи болон Америк, Германаас илгээлтийн эзэд очиж энэ сайн мэдээний үрийг цацсан. Харин одоо Фижи ардыг харах юм бол Кристиан хүмүүс болж ирсэн. Тэгээ харсан чинь хүний мах иддэг тэр зэрлэг гэж хэлж байгаа хүмүүс хажууд очиодсэн. Нөгөө найз маань надаас нэлээд намхан л та. Би ч юм айгу биерхүүд ороод байгаа шүү дээ. Тэгээ нөгөө найз маань нэлээд жижиг битэй байхгүй. Тэгээ нөгөө мега пастор маань очиод ярьжсэн. Яг утсан чи би нэг амар хүмүүсийн дунд очсон юм шиг санагдсан гэнэ. Тэгээд нөгөө халуун дулаан орон учраас нэг сандалтай шортой бодуулгатай явдаг. Тэгээд яг хөөхөр бусдын нөгөө хөл тавхаатай өөрийнхөө хөлийг харьцуулаад хараа явуулсан гэнэ. Өөрийнх нь бол яаж ч утсан зарим хүмүүсээс ингээд хараагүй хоёр дахин бах байсан гэнэ. Амар том юм өстой. Ялангуяа шиг том юм тавхаатай өстой. Эмэгтэй чадгаагүй, эрэгтэй чадгаагүй. Лагс том бэлтэй. Урд нь тэд ямар хүмүүс байсан гэхээр хүний мах иддэг зэрлэгүүд байсан бол харин одоо христч хүмүүс болсон. Тэгээд христч хүмүүс болсны дараа тэдэн дээр Бурхны амар тайван ирсэн. Овг хоорондын дайн дууссан. Тэр битгэл нөгөө Фижи ардын хүмүүсийн маань улсынх нь төрийнх нь одоо тэр дуулал дотор байдаг нэг өрөө байдаг гинэ. Тэр өрөө нүртэл ямар өрөө вэ гэхээр бууя тайван амьдраа гэсэн өрөө байдаг. Тийм учраас нөгөө том лагс мэт хүмүүс маань амар удаан явдаг гинэ. Юу нэг тийм санаа зовдгоо болсон. Юу санаа зовдгоо амьдрал яах вэ? Хүүхэд том болоод гэрлэхээр би одоо хэдэн сая төгрөглөө яана юу санаа зовдгоо. Зүгээр хэдэн шон босгоо дээрээс нэгээ сүрэл тайл байшин тэгээд. Тэгээд өсөөд ус руу өсөж ороод загсаа идчихсэн. Тэгээ ер нь бол баяжи гэсэн ахдаг өсөд байдаггүй. Дэлхийн хамгийн нөгөө юу гэдэг шүү дээ. Юу гэдэг лээ нөгөө сэтгэл ханамжийн батлагаараа бас дээгүүр болж байгаа улс гэнэ. Тэгээ яагаад гэсэн чи улсын өрөө нүртэл тийм. Битгий яа амар тайван амьдраа гэж. Тэгээд ингээл айж ухаан алхаж байдаг. Тэгээд бүгдээр нөгөө ширэнгийнхаа дунд байсан дөрвөн шам босгоо дээр нь ингээд сүрлээр дээвэр хийсэн тийм цуглаантай. Тэгээ нөгөө цуглааны одоо Монгол ч юм уу одоо Азид ялангуяа цуглаан гэдэг утгаар айгүй олон эд хэрэглүүд боддог шүү дээ. 5 дахь боддог. Тэд бол зүгээр л нэг юм дөрвөн шам босгоо дээр нь ингээд сүрлээр дээвэр хийчихүүдэгээ цуглаа. Тэндээ цуглаа магтаал эзний хүмлэр тэгээд нэг тийм том лагс үйтэй нэ удаа шуурсан юм шиг авдаг. Тийм болсоо байна. Гэхдээ ингээд харсан чинь сүрдмээр аймаар. Хэдхэн жилийн өмнө хүний мах иддэг байсан. Тэгвэл яг хүний мах иддэг байсан тэр овг аймагт эзний сайн мэдээг тараасан
Дэвид Ливингстоны түүхийг бүгдээрээ ухраагаад эхнээс нь харъя. Энэ яг хаанаас хэлсэн түүх гэж гаргана. Хаанаас хэлсэн бэ? Яг нэг. Нас нь өндөр болсон нөгөө пастор нэгэн сүнсний төлөө амьдралынхаа эцсийн мөч хүртэл амьдсан түүхээс л хэлж. Гудамжинд хаягдсан, эцэг ихгүй өнчирсэн хүмүүс хараад аюултай гудамжны гэж хэлжсэн тэр хүүхдийг аваад тэр нэг сүнсний төлөө амьдралаа зориулснаас болоод бүхэл бүтэн үндэстэн бүхэл бүтэн Африкт даяар эзний сайн мэдээ тараагдах түүх ихэлсэн гэсэн. Нэг л сүнсний аврал. Нэг сүнсний аврал. Нэг амьдрал бурхан дээр ирэхэд ямар олон зүйл болж болохыг та төсөөлөд үзтээ. Нэг л хүн. Бүгдээрээ нэг хүн гэж хэлээ. Нэг амьдрал гэж хэлээ. Нэг л сүнс гэж хэлээ. Хажууд хүн руу ороод хэлдэ нэг хүн байсан шүү. Лук номын 15 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээр гимсэн нэг нүгэлтнээс болоод гэж. Гимсэн нэг нүгэлтнээс болоод Тэнгэрийн улсад асар их баяр хүрв. Есүс эзэн ч гэсэн харах юм бол хэрвээ Есүс эзний чуулган гэж бид нар төсөөлж бодох юм бол ирчүүд нь ихэд 5,000 хүрж байсан том масс түүнийг дагаж байсан юм. Тийм биз? 5-2 загсаар 5,000 нэрхтээ олсон эмэгтэйчүүдийг хүүхдүүдийг оруулаад доор хаяж 10,000 хүн байсан. Гэхдээ Есүс эзэн тэр том масс дотроос 12 хүнийг дуудан дагалдагч болгож тэдэнд амьдралаа зориулсан. 12 дотроос 3 хүнийг онцгойлон дагалдуулсан. Петр, Иохан, Яаков. Гэхдээ Есүс эзэн дахин амьдсныхаа дараа нэг хүнийг бүр онцгойлон дагалдуулсан байдаг. Түүнээс дагалдагч нар бүгд урвсан. Харин нэг л хүн. Тэр хүн Есүсээс бүр 3 удаа урвсан. Есүсийг харуулын хашаа хүртэл дагсан. Гэхдээ бүр 3 таа урвсан. Гэхдээ Есүс эргэж очоод тэр нэг хүнийг бүр онцгойлон дуудсан. Бусдад нь биш яг тэр хүнд хандаж бүр онцгойлон хэлсэн байдаг. Тэр хүн хэн бэ? Петр. Петрийг эзэн урамшуулан зоригжуулан Петр одоо босоод миний хонь сүргийг тэжээгээрэй гэж хэлсэн. Өөрийнхөө чуулганыг Петрт хариуцуулсан гэсэн. Харин Есүс эзнээ тэр уучлал болон урам зоригийг авсан. Есүс эзний хайр инэрлийг хүртсэн Петр Пентекостийн өдөр ариун сүнсний дүүргэлт буусны дараа номлох үед уучлагдсан, хайрлагдсан, гим нүглээс гимсэн, гимээс эргэсэн тэр ганц хүн болох Петрээр дамжуулаад 3,000 хүн суурин дээр эзнийг хүлээн авсан. Та нар төсөөлтөө. Гимсэн, нүглээс эргэсэн нэг хүнээс болоод Тэнгэрийн улсад асар их баяр хүргэв. Яагаад гэвэл гимээс эргэсэн тэр нэг хүнээр дамжуулан Бурхан 1,000 хүний амьдралыг ч гэсэн өөрчилж байна. Нэг хүн нүглээс эргэсэн нэг л хүний тухайд ярьж байгаа юм. Ер нь Библиэр харах юм бол нэг хүний талаар маш их гардаг шүү дээ. Мосе гэдэг ганц хүний тухай гардаг. Бурханаар дуудагдсан, сонгогдсон ганц хүн. Тэр хүнээс болоод бүхэл бүтэн үндэстэн Египтээс чөлөөлөгдсөн. Йона гэдэг нэг л хүн. Бурханаас дуудлага аваад тэгээд Йона хаашаа явсан бэлээ? Нинев руу явсан. Бүхэл бүтэн сүрэг байсан, хотоор нь сүрэг байсан 120,000 хүнтэй тэр хот. Бурханы үгийг аваад явсан нэг л хүнээс болоод хаанаас харц ард хүртлээ гимшиж Бурхан руу ирсэн. Есүс эзний дагалдагчдыг хавчиж байсан. Арж хорж, цагдаж, зовоож байсан, тэрсэлж байсан, гимссэн тэгээд нэг хүнээс болоод Шинэ гэрээ номын 16 ном бичигдсэн. Түгээр барахгүй маш олон газар чуулган таригдсан. Эфес, Филиппой, Коринт, Тесалоникт чуулган таригдсан. Гимсэн нэг л тэрслэгчээс болов. Харин бид яг л өнөөдрийн энэ ятгалыг аваад гим нүгэл дотроо бидэрч яваа нэг хүний төлөө бид явах гэж. Хэрвээ бид Лук номын 23 дугаар бүлгийг харах юм бол тэнд бас нэг гайхалтай түүх гардаг. Есүс эзэн загалмаа дээр цовлогдож байхдаа хүртэл нэг сүнсийг ч гэсэн аврахын төлөө эцсийн амьсгалтай хүртэл зориулсныг та бүхэн санаарай. Түүний баруун зүүн гарталд 2 гэмт хэрэгтэн цовлогдсон байдаг.
Нэг нь Есүс эснийг дохуурхан хэлдэг. Та үнэхээр месая юм бол, аврагч юм бол, Бурханаар илгээгдсэн тэр онцгой нэг юм бол өөрийг авраад биднийг ч гэсэн авраач гэж дохуурхдаг. Гэтэл нөгөө гэмтэн юу гэж хэлдэг вүлээ? Нөгөө гэмт хэрэглэдэг. Бид шангаар хүртсэн. Чи Бурханы уур хилэнгээс хаахгүй байна. Есүс Тэнгэрийн хаанчлалаа тунгаглахдаа намайг бодоорой гэж хэлсэн. Харин Есүс тэр их зовлон, шаналл, ташгуурлал, загалмай дээрх өвдөлтөн донд байхдаа ч гэсэн нэг сүнсний төлөө эцсийн амьсгалаа зориулсан. Есүс эцэн өнөөх гэмт хэрэгтэнд хандаж хэлдэг. Үнэнээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт Тэнгэрийн диваажиг улсад байна гэж хэлсэн. Амен. Нэг сүнсний төлөөг зориулалт. Эцсийн амьсгалаа хүртэл өргөхдөө нэг сүнсийг ч гэсэн авраа гэсэн зүрх сэтгэлийн хөдлөл юмсан. Тэгэхээр ах トゥ усан. Бид ихэдсэнд итгээд хэдэн жил болж байгаа вэ? Та нарын зарим нь 5 жил, 6 жил болж байна. Зарим нь магадгүй 2 жил, 1 жил болж байгаа. Зарим нь жил арай хүрээгүй байгаа. Гэхдээ нэг нүгэлтнийг Бурхан руу авсан гэдэг бол энэ дэлхий дээр бидний хийж болох хамгийн гайхалтай юу болсон ажил. Энэ дэлхий дээр та хийж болох олон гайхалтай ажил байгаа ч гэсэн нэг амьдралыг, нэг сүнсийг, нэг нүгэлтнийг Бурхан руу авсан гэдэг бол өөр юу тач зүйлхийн аргагүй Тэнгэрийн улсад хүртэл баярлах шалтгаан болдог гайхалтай үйлс. Тэгэхээр нэг сүнсний төлөө амьдралаа зориулж, нэг сүнсний төлөө тэмцэж, нэг сүнсний төлөө Бурханд хэрэглэгддэг тийм хүмүүс болё гэж би өнөөдөр та бүхнийг уриална. Би зүгээр цуглаад хамт Бурханыг магтаал, эцэндээ мөргөл өргөөл, хэрэгтэй зүйлүүдийн төлөө залбираад, Библийн гайхалтай олон сургаалуудыг сонсоод ингээд яваад л. Харин бид нар өөрт тань ирсэн байгаа Бурханы аврал, Бурханы үнэнийг, Бурханы мөн харийг бусдад дамжуулан амьдрах тийм тэмүүлэлтэй амьдрья гэж уриалдаг. Амен. Нэг сүнсний төлөө зориулалттай амьдрий. Би танаар дахиад Лук номын 15 дугаар бүлгийн 10 дугаар эшлэгийг уншиж өгье. Есүс эцэг ингэж хэлсэн. Би танарт хэлье. Мөн үүний адил нэг нүгэлтэн гэршил Бурханы Тэнгэрлэгч нарын оршин баяр хөөр болно гэж. 2-7 өдрийн өмнө би нэг гайхалтай гэршил сонссон. Бразилд үйлчилдэг Эби Хебер гэж нэг пастор байдаг. Эби пастор яг л нэг сүнсний төлөө явдаг. Тэгээ түүний үйлчлэлийг хэрвээ 100% гэж үйлчилбэл 10% нь бүтэн сайнны номлол хийдэг цаг нь байна. Харин 90% нь ерөөсөө алдагдсан сүнснүүдийн төлөө амьдралаа зориулдаг. 90%. Ерөөсөө гудамжинд байгаа, Бурханыг мэдэхгүй байгаа, хар тамхиг татаж, уур уцаар, бухимдал, хоосрол, ганцаардал, энтерл дотор амьдарч байгаа тэр сүнсний төлөө явдаг хүн. Эби Хебер пастор нэг удаа нэгэн залууд эсний тухай ярьсан. Тэр залуугийн нэрийг Марсель гэдэг. Харин өнөөх залууд маш олон асуудал байсан. Тэр асуудлуудаас нь тоожих юм бол хар тамхинд орсон байсан. Тэгээд бас алиг хөөд, зугаалсан гэх хөөд. Тэр нөгөө залуу гэр бүлгүй, тэгээ ёс бус амар тийм юм хийдэг. Янз янзын бүсгүүлжүүлэлтэд явж таардаг. Нэг удаа Эби пастор гудамжинд алхаа явж байсан Марселтай яг гудамжинд харсан. Гэсэн чинь Марсел яасан гэхээр бие уналтыг 2 бүсгүүтэй явж байсан юм. Хоёулангийн ингээс мөрөн дээр ингээ гараад тавьсан. Тэгвэл Марсел пастор холоос харангуутаа зам хүндэн гараад шууд нөгөө Эби пастор Марсел руу яваад очиж. Тэгээд Марсел гэдэг өнөг залууд хэлсэн гэнэ. Марсел, Бурхан чамд үнэхээр хайртай. Чамд зориулсан гайхалтай хувь тавилан Бурханд байгаа гэсэн. Тэгээд яваад ирсэн. Дараа нэг удаа Эби пастор руу Марсел утассан байна. Пастор, би танаас өмнө очихээр би үнэхээр чадахгүй нэ. Яагаад гэвэл 5 хагас өдөр бол бид нар яг парти хийдэг. Бүтэн сайнны өглөө би бараг сохтуус ирдэг. Танаас өмнө сохтуу оруулахгүй үстэй гэж. Тэгээ би пастор хэлсэн. Гэхдээ яг үрээдрээ сохтууч байсан үрээдрээ гэж. Яг эзнийхэн дагуу сохтууч гэсэн ирдэг байсан гинэ. Карманда гараа идсэн. Урд орон шүнжэнгээ аригдсан учраас нүүр ам нь ингээ бүр амар болцсон. Тэгээд амнаас нь ариг үнэртсэн дээр ямар ч сүмд ирдэг.
Гэхдээ пастор номлол байдаг, Марсель тард нь унтаал гардаг гэсэн. Харин нэг удаа Эби пастрын эхнэр нь яг Марсель болохоор ер нь Бразилд нэлийн одоо гэмт хэрэг гардаг ядуусын гэдэг хороолд амьдардаг гэж. Яг тэр ядуусын хороолны хажуугаар машинтайгаа өнгөрч явахдаа харсан чинь яг Марселийн амьдардаг гэж хэлжсэн тэр жижигхэн байшингийн орой дээр ямар нэгэн сүнслэг зүгээр тэмдэг харагдаж байна. Одоо яг л хар үл хувцсан юм шиг нэг л таагүй мэдрэмж төрч. Тэгээ гэртээ очингуудаа Эби пастрын эхнэр хэлсэн. Эби чи яагаад Марсель руу очих хэрэгтэй байна? Ямар нэг юм болоод багш байна. Би яг гэрийн хажуугаар явж байхдаа залбирсан. Миний зүмжтгэл маш таагүй байна. Нэг л тавгүй болоод байна. Эби пастор хувцас өмсөн Библийг аваад Марселийн гэрт очиж. Тэгээ юу болсон гэж? Яваад оцсон хаалган өнгөрөхөөр гэрлүүн яваад орсон чинь Марсель хоёр давхар сандал давхарлчихсан. Тэгээ яг гэрлийн утасны тэндээс уяа унжуулаад хоолоондоо ингээд яг өөрийгөө бууж авах гэж байна. Гаднаас гүйж ороод гүүгээрээ явж очиод Марселийн хөлнөөс тэврээд авсан. Тэгээд хоолооноос нөгөө олсыг буулгасан. Харин буулгангууд нөгөө залуу маань хашгирч гисэн. Намайг тайван өгүүлээд гэж. Яах гэж надад түүгүүдээд байгаа манай гэрээс зайл гэж хэлсэн. Харин гарахтаа Эби пастор хэлсэн. Марсель чи амьдрах ёстой шүү. Чамд зориулсан гайхалтай амьдрал бурханд байгаа гэж хэлээд гарсан. Марсель хараагаад, орлоод, уйлаад, хашгираад гэртээ үлдсэн. Энэ үйл явдлаас хэсэг хугацааны дараа Марсель эзэн дээр ирсэн. Харин түүнээс хэсэг хугацааны дараа юу болсон гэж нэг өдөр Эби пастор сүм дээр номлоо дууссан гэсэн чинь маш сайхан гоё дэгжин хувцалсан нэг залуу өрийг чиглээд байсан. За би түүхийг нэлээд давчилсан шүү заа. 10 хэдэн жилээр давчилсан гэсэн үг байна. Харин тэдний чуулган бараг 7000 итгэгчтэй гэнэ Эби пастрын чуулган. Тэгээд нэг залуу өрөөд ирсэн ихлээ сайн таньсан. Тэгсэн чинь нөгөө залуу өрөөд хэлсэн. Пастра дууг наач өгч. Тэгээд хэлсэн байгаа пастра та намайг таньж байна гэж. За яана уучлаарай. Өөрөө яг юм бэлээ ёстой уучлаарай гэсэн чинь би Марсель байна. Нөгөө миний хүзүүнээс олсыг авсан санаж байна уу та? Оо Марсель, чи ямар өөр болчихоо вэ? Харт амигт очижсэн учраас нүдийг нь тойрсон, хүрээлсэн байсан, хөхөрсөн тэр туяан байхгүй болсон. Хувцас сунар үс засалт одоо бүх юм маш өөр болсон. Тэгээ Марсель юусгээр өнөөдөр би таныг хоолнд өрөх гэсэн юм а пастра. Та цаавар надад цаг гаргах хэрэгтэй байна гэж. Тэгээ пастор юусгээр ер нь Бразилд ер нь боломжийн улсууд машин тавиадаг гинэ. Тэгээ пастор за тэгвэл би машин аваад гараад ирэх Марсельсэн чинь. Үгүй пастра миний машинаар явчихъя гэж. Үу чи машинтай болсон уу? Тийм ээ пастра миний машинаар. Тэгээ хамтдаа машинаар явсан. Гой хоол идсэн, Марсель амьдралаа ирсэн дараа нь пастра надад нэг 20-30 минутын зам гаргаж яг бидний идсэн хоол идсэн ресторанаас холгүйхэн би нэг үйлчлэл хэлсэн гэж хэлсэн. Харин нөгөө үйлчлэлийг харахаар пастор явж утсан маш гоё засаж янзалсан хашаа байсан. Нөгөө хашаанд ортол сагсны шийдтэй маш гоё одоо фонтантай, усан оргилууртай тэгээд хоёр давхар нэлээд том байшин барьсан гэж. Тэгээ асуусан. Марсель энд чи ямар үйлчлэл хийж байна гэж. Архинд орсон. Харт амхинд орсон хүмүүсийг харт амхинаас гаргах үйлчлэл эхлүүлсэн гэж хэлсэн. Бурхан миний амьдралыг өрөөсөн. Надад гайхалтай бизнес өгсөн. Тэгээд Бурхан надад өгсөн орлогоор би энэ хоёр дахь байшин барьсан. Тэгээд би маш олон хүмүүсийг харт амхинаас гаргахаар шийдсэн. Харин нөгөө залуу маань пастрыг дагуулад яг тэр байшин руу орох юм. Олон хүмүүс ирээд оо сайн байна уу гэж Марсельтэй мэдлэг болгонд Марсель хэлсэн. Нөгөө хүзүүнээс улс авсан пастор чи юм шүү дээ. Миний хүзүүнээс улсыг авсан пастор энэ байна. Тэгээд энэ яриа дууссаны дараа үнэхээр Бурхан Эби пастор талархаад Марселийн машинд суугаад хамт хөдлөгөөд Марсель бас нэг юм хэлсэн. Пастра та миний машины хартах стикерийг анзаараагүй юу гэж. Уу ямар стикер байна? Та буугаад хардаа гэсэн. Харин буугаад харсан чи яг машиныхын артлын цонхон дээр цонхыг дүүргэсэн стикер гэж. Юу ямар стикер байсан гэж бодож байна? Баярлалаа Есүс намайг өөрчилсөн. Баярлалаа Марсель пастра надад итгэсэн гэсэн стикер байсан. Машин дээр яг тэр стикерийг нагаад явчихсан. Тэр ахтуусан. Алдагдсан нэг л сүнс. Алдагдсан нэг л амьдрал. Гин нүгэлдээ хутгалдан яваа нэг л гинтэн
гим нүглээсээ ирээд бурхан руу ирэхэд Тэнгэрийн улсад асар их баяр хөөрөлдөг. Бас таны очиод эзний сайн мэдээ хуваалцах тэр хүнээр дамжуулан ямар гайхалтай үр дүн болж болохыг та төсөөлөд үзтээ. Та төсөөлөд боддоо. Ямар гайхалтай. Би танад Матай номын 9-р бүлгийн 35-аас 38 дугаар ишлэгийг тунгахдах уншиж. Гэхдээ үүнээс уртаа би үнэхээр танарт хэлмээр дахин ятгамаа. Авралаа бусдад хуваалцъя. Таны эргэн тойронд байгаа Бурхныг таньж мэдээгүй тэр хүмүүст авралаа баяр хөөртэй хуваалцъя. Итгэлээ хуваалцаж амьдрья. Амен. Итгэлээ хуваалцаж амьдрах эсвэл өөртөө хадгалаад баймаар байна. Тэмээ хаа тэд тэгээд миний итгэлээ хуваалцах үед намайг тоох болов уу үгүй болов уу? Айдсуу тэд нар аврагдаад нэг тийм арх тэр болохоо. Энэ мараг эзэн дээр ирэхгүй байхаа гэж бодож байгаа хүмүүс байна. Манай гэр бүл ах トゥ усийн авралын төлөө энэ онд үнэхээр шаргуу залбирч байгаа. Тэгээ би эзнээс яг нэг очиод сайн мэдээ хуваалцах гэдэг тохиромжтой цагийг гуйгаад л. Урд нь бол нэлээд удаа хуваалцсан. Гэхдээ энэ удаа би дахиад авралыг хуваалцсан юм чинь. Надад өгсөн авралыг би үнэхээр баяр хөөртэйгээр хуваалцсан. Өнгөрсөн 7 хоногт би яг автаа маань ханилаад миний ээжийн яг байхгүй болсон байсан орон зай нөхөж 10 гаруй жил амьдэрсэн нэг одоо буянтаас ах ихч байгаа. Тэр ихчийн авралын төлөө өнгөрсөн 7 хоногт үнэхээр эзний өмнө шаргуу залбирсан. Эзэн дээр ирээсэй гэж. Аав маань эзэн дээр ирсэн өнөө ихч маань ирээгүй байгаа. Сая цагаан сараар аавдаа үрчлээд явж байхдаа би бас асуусан. Ааваа зүрх сэтгэлд чинь бурхан байна уу гэсэн чинь аав маань байгаа. Манай одоо энэ жил 80 гарсан. За тэгээ би ч айгүй зөв ингээд нөгөө шалгалтыг аваад байгаа байхгүй. Аа мөрөө гаргасан уу гэсэн чинь мөр гаргаж яа. Оо онцаа. Ингээ хольч утгаад юм болоод ахуудаа гэж бодоод байгаа шүү дээ бас. Тэгээд аав тэгээд цагаан сараар яасан гэж. Гоо яах вэ? Бэмбаагчсан мөрөө гаргана гэж гараад явуулаа. Намайг мөрөө гаргаач гэхээр өглөө болох мөр гарч байгаа. Орноос угаад хөл тавьлал хөлийн мөр гарч байгаа. Юуных мөр гаргадгийг гэж тэгсэн гэдэг. Гоо хошгох маягтай. Угаасаа мөр гараад ингээд амьдэрж байгаа штэ ингээд мал руугаа яваад мөр гарч байгаа, нойд руу яваад мөр гарч байгаа. Хаашаа мөр гаргах гэсэн. Гэл тэгээд өөрөө дотроо хошигноод ярьж байгаа мөртлөө угаасаа бурханд итгэж найддаг хүмүүс учраас мөр зүр гаргаж тэгэж яах байхгүй штэ гэж ярьсан. Тэр яг үннийг хэлэхэд аав маань эзнэр ирсэн чинь нөгөө өгч маань ирээгүй гэж. Харин одоо бизнес гойж байна. Тун удахгүй тэднийд очиод яг тэр ихчийг аваад ингээд хоёулахнаа байх нэг газар болж байгаа. Эзний авралыг хуваалцсан гэж бас бодож. Тэгэхээр ах トゥ ус би зүгээр л аврал дотроо бэлуураад Бурхны нэгүсэл талархаад эзнийг магтаж хүндлээл хэрэгтэй зүйлүүдэд эзний өмнө очиж залбирлаар өргөөл зүрх сэтгэл маань гой баярлаад догтлоо нөгөө хүмүүс хараад хоо нөгөлтгүүд гэмтэнгүүдгээд яваад байхгүй байя. Амен. Харин бид авралаар хуваалцъя. Итгэлээр хуваалцъя. Нэг сүнсний төлөө, нэг хүний амьдралын төлөө, нэг нүгэлтэн бурхан руу ирэхийн төлөө та өөрийгөө хэр зориулж байгаа. Та өөрийгөө зориулаач. Та өөрийнхөө цагийг зориулаач. Зүрх сэтгэлээ зориулаач. Яг л алдагдсан нэг хоноо хайгаад шүм дөлөөр явсан тэр хон чинь. Та алдагдсан байгаа тэр нэг хүний төлөө гэрийг нь зорж очиж. Алдагдсан нэг хүн, алдагдсан нэг зоосоо ирж хайгаад гэрээ оргонгоор нь бужигнуулсан тэр эмэгтэй шиг. Бурхан дээр ирээгүй байгаа тэр хүнийг ирж хайж, утсаар ярьж, уулзах цагийг товлооч. Амен. Бас алдагдсан байгаа. Яваад алга болсон байгаа хүүгээ эргэж ирээсэй гэж хүлээж, тэсэн ядан хүлээж байсан тэр хүн шиг алдагдсдын төлөө бурхан хандан залбираач. Тэр хүмүүс эзэн дээр ирээсэй гэсэн зүрх сэтгэлээр амьдраач. Амен. Нэг л өдөр бодоогүй цагт, төлөвлөөгүй цагт хайртай допны хүмүүс чинь авралгүйгээр энэ дэлхийгээс явбал юу болох вэ? Тэд мөнхийн зовлон руу орно шүү дээ. Харин өнөөдөр та бүхний хажууд байгаа дээр Бурхны тэдэнд өгөхийг хүсэж байгаа мөнх харийг та дамжуулаач. Авралаа хуваалцаж амьдрья. Нэг сүнсний төлөө, нэг амьдралын төлөө зүрх сэтгэлээ, цаг цаваа бүгдээрээ зориулъя. Амен. Матай номын 9-р бүлгийн 35-аас 38 дугаар ишлэгийг уншиж өгөө сургаал амьдралээ.
Есүс эзэн синагогуудад сургаалаа л гэж. Хаанчлалын сайн мэдээг тунхаглан бүх төрлийн өвчин эмгэгийг идгэн бүх хот тосгоноор явж байлаа. Хүмүүсийг хараад тэр өрөвдөжээ. Учир нь тэд хончингүй хонин сүрэг мэт тарж туйлдсан байлаа. Тэгээд тэр шар нартаа ургац сүрэндээ арвин байна. Харин ажилчид цөөн байна. Тиймээс ургацын эзнээс ургацсандан ажилчдыг явуулахыг залбирэн гүйцгаа гэж айлтгаа гэсэн. Ургац арвин байна. Харин ажилчид явахгүй байна. Ажилчид цөөн гэж би хэлмээргүй. Ажилчид арвин байна. Та иргэн тойрны ардаа тантай хамт ингэж сууж шээ. Харин ажилчид явахгүй байна. Тийм биз дээ. Шудрах хэлбэл. Ургац арвин байна. Ажилчид дулаал байна. Ургац арвин байна. Ажилчид нөхөрлөөл байгаа. Талбайдаа гарахгүй зүгээр хүзэр тоглоод ингээд нөгөө ажлынхаа өрөөнд нөхөрлөө суугаад байгаа. Ургац арвин байна. Ажилчид хоорондоо биенийхээ хадуурыг гайхуулж байгаа. Миний хадуур өстой хэлтэй. Тийм үү, ямар гоё юм бэ? Чиний хадуур ямар? Миний гоё юм урд бариултаа могоо ирсэн юм бариулт. Бараг тэгээд хоорондоо биенийхээ итгэлийг гайхуулаад эзнээс ямар гайхалтай үг авснаа гайхаж яриад тэгсэн мөртлөө ургац цаад шин мөндрөн цуглуулахад бэлэн болсон гэсэн. Та төсөөлтөө ургац арвин байна. Харин ажилчид ургацсан явахгүй. Үнэн биз дээ. Шударгаар байхад тийм шударгаар хэлэхэд ургац арвин байна. Ажилчид ерөөсөө талбайд явахгүй хоттоо өнгөл яаж гэсэн. За тэгж яагаад хураана тийм. Өдөр хамтдаа суулаасаа эцэг юм.